Гэр хорооллыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд гэр хорооллыг барилгажуулан иргэдийн газрыг орон сууцаар солих ажил явагдаад нэлээдгүй хугацаа өнгөрсөн. Түүний нэгэн адилаар Сонгон архын дүүргийн 8 дугаар хороо та бидний сайн мэдгээр янзан худалдааны төвийн хажууд 50 айлын орон сууцыг нийслэлийн засаг даргын хамгийн газраас Азийн хөгжлийн сангаас захиалан их тэргүүн гэх барилгын компаниар бариулж байгаа юм а. Харин өнөөдөр өглөө энэхүү барилга дээр ажиллаж байгаа Хойд Солонгос болон манай улсын иргэдийн хооронд томоохон хэмжээний маргаан гарч манай улсын дөрвөн иргэнийг Хойд Солонгосын иргэд бөөнөрөө хүч нийлэн зодож бидэнд гэмтэл учруулжээ. Биднийг очиход Сонгон архын дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлцэс дээр хэргийг шалгаж байлаа. Цагдаагийн байгууллагын өгсөн мэдээллээр хэргийг дөнгөж шалгаж байгаа учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хариултыг өглөө. Бэрцэн иргэдийн хувьд толгойдоо нэлээдэг шарах гэмтэл авсан гэдг нь харагдаж байлаа. Өөрсдөөс нь байцаалт авах хэрэгтэй болсон учраас түргэн тусламжийн эмч анхан шатны тусламж үзүүлж байсан юм а. Монгол иргэдийн хэлж байгаагаар өнөөдөр 7 монгол иргэн энэхүү барилга дээр ажиллаж байсан гэлээ. Тэдний хувьд компани удирдлагууд ирээгүй байгаа учраас илүү мэдээлэл мөн өгөхөөс татгалзлаа. Хэрвээ гадны ажилчдын талаар мэдээлэл өгөх эсвэл гомдол гаргах юм бол ажилласан хугацааны цалин тэрж бүхэл ажилгүй болохоос айж байгаа хэмээн нэрээ нууцлсан их сурвалж хүртэл хэлсэн юм а. Танай компаниас чинь солонгочуудад хариуцж байгаа хүн байна. Энэ над төчнийг ингэж байгаа. Бид нар юу ч өгөхгүй бид өөрсдөө Монголчууд хэдүүл ажилтдаг. өнөөдөр цөөхөн бэ. Өнөөдөр долоолцаад. Маргаан яг юунаас ирсэн бэ? Тэгэхээр тэр цаанаас асуу оюун дээр гээд манай инженер бүхэн байгаа. Хүмүүс асууч. Тэр самаагүй юм. Нэг өндөр Солонгочууд яг тэндээ байрж ажилладаг юм аа. тэр дотор авч ороод асууч. Ийхүү Монгол улсын нутаг дэвсгэрт ажил хийж мөнгө олж байж хууль зөрчиж байгаа гадныхны хууль бус үйлдэлүүд дахин нэгээр нэмэгдлээ. Улсыг нь уул, ёсыг нь даг гэдэгчлэн манай улсад хөдөлмөр эрхлэн амьдарч байгаа бол манай улсын хууль дүрм захирагддаг ёстой. Гэвтэл энэ мэтээр танхаарах төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаа нь яг харахгүй гадныхны том толгойтой болсны нэг үйлдэл гэж хэлж болно. Цагдаагийнхны хэлж байгаагаар хэргийг шалгаад иргэний харьяал шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт мэдээлнэ гэж байсан боловч оройн 17 цагийн байдлаар ямар нэг мэдээллийг иргэний харьяал шилжилт хөдөлгөөний газарт өгөөгүй байгаа юм а. Өнөөдөр энэ Сонгон архын дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтс дээр энэ Сонгон архын дүүргийн 8 дугаар хороонд нэг ардчилсан солонгосчууд Монгол ажилчтай зодтолтой 4 монгол иргэнийг гэмтээлээ гэд дуудлага манад ирээд тэгээ манайх очиж сурвалжлагыг авсан. Тэгээ цагдаагийн газраас нэмэргэн лөө мэдэгдэн бичиг баримттай эсхийг шалгана гэж хэлсэн. Танах руу мэдээлэл очсон болов? Манайх мэдээлэл ирээгүй даа. Энэ мэдээлэл яаж шалгах вэ? Харин Сонгон архын дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтс рүү залгах юм бол танах мэдээд байгаа. Уг нь танах руу өөрсдөө мэдэгдэн л гэж хэлсэн мөрдөн байцаалтаа хийж дуусгачаад. Тэг их тэргүүн гэд компани оруулж ирсэн ардчилсан солонгос улсын иргэд юм бэлээ. За. Оо байна. Сайн байна уу? ТV8-аас ярьж байгаа маа. Өнөөдөр ардчилсан солонгос улсын нэг 20-30 иргэн их тэргүүн гэдэг барилгын компани барилга дээр ажиллаж байгаад монгол ажилчтайгаа зодтолтоод 4 монгол иргэнийг гэмтээчлээ гэсэн дуудлага манад ирсэн. Тэгээ Сонгон архын дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтс дээр бид нарыг очиход яг эмнэлгийн түргэн тусламж дуудсан солонгос иргэдийн бол тусад нь хориод суулгацсан байдалтай байсан. Тэгээд бичиг баримтны асуудал нь зөрчил байгаа болов уу гэж танахаас давуулах га. Танах руу цагдаагийн газраас мэдэгдсэн байгаа болов? За тэгээ дугаарыг өгчөж байна уу? Сайн байна уу? ТV8 телевизээс ярьж байна. Танаа хэвлэлээ сая таны дугаарыг өглөө. Хэвлэл мэдээллийн чинь албанаас таны дугаарыг өгсөн юм аа. Тэгээ өнөөдөр Сонгон архын дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтс дээр нэг арчин солонгосын хэдэн иргэн монгол ажилчтайгаа зодтолтоод тэгээ 4 иргэнийг гэмтээчлээ гэдэг дуудлага манад ирээд манайх очиж дүрс бичлэгийг авсан. Тэгээ сая танах руу залгаа тийм мэдээлэл ирсэн үгсэн чинь та нарын гадуур хүмүүс орж ирнэ гэд ажилтаа гэд гараа явсан шуургаагийнхантай холбогдгээд гисэн. Энэ талаар мэдээлэл ирсэн байгаа болов? Оцсон очин дүрс бичлэгнүүд манайх дээр байж байгаа, бүгд байж байгаа. Солонгосчуудын дүрс байгаа, гэмтсэн 4 иргэний дүрс байж байгаа, цагдаа нарын яриа байж байгаа. Сонгон архын дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтс баяа шүүн тий. Тийм үү. Ер нь иймэрхүү асуудал болоход танах руу хэдэн хугацаанд мэдэгддэг юм бол? Тий өнөөдөр өглөө. Гадны иргэд гэсэн утгаараа танах руу мэдэгдэж мэдээлэл авахгүй юу?
Их тэргүүнгийн компани барьж байгаа энэхүү барилга дээр хичнээн хойд солонгосын иргэн ажиллаж байгаа, хэдэн бичиг баримттай хуулийн дагуу ажиллаж амьдарч байгаа гэдэг нь тодорхой бус байгаа юм а. Үзэгч таны харж байгаачлан 30 гаруй иргэн цагдаагийн хилтэс дээр хүрэгдэн иржээ. Түүнчлэн гадны иргэдийг олноор нь оруулж ирэн хөдөлмөр эрхлүүлж хөдөлмөрийн гэрээ байгуулсан бол гарчуулга аливаа эрсдлийг өөрсдөө даах ёстой баймаар. Гэтэл өнөөдөр их тэргүүнгийн компани удирдах ажилтнууд, инженерүүд бүгд байхгүй. Хэдхэн Монгол ажилчтанд харийнхны гарын шүүс болчихсон сууж байх юм а. Маргаан юунаас болсон тодорхойгүй, хэний ч буруу бай Монгол улсын нутаг дэвсгэр дээр танхаарч Монгол хүний биед халдаж байгаа дэндүү ёс зүйгүй даварсан үйлдэл яхаар аргагүй юм а. Танхаарах төрлийн гэмт хэрэг үйлдсэн бол манай улсын хуулиар эрүүгийн хуулийн 181-р зүйл ангиар зүйлчлэн 3-5 жилийн ял оноодог. Харин энэхүү төрлийн гэмт хэргийг бүлэглэн хийсэн бол 10 хүртэх жилийн ялыг оноодог. Мэдээж гадны иргэнч гэсэн манай улсын нутаг дэвсгэр дээр үйлдсэн хэрэг учраас манай улсын хуулиар ялалах нь гарцаагүй. Монгол иргэдийн эрүүл мэндэд халдсан эдгээр хойд солонгосын иргэдийн мэдээллийг маргааш үзэгч та бүхэндээ дэлгэрүүлэн хүргэх болно. Ард түмний тойлд уян мэдээллээ.